Монгол улсын ерөнхийлөгч Илбэг Дорж тэргүүтээ улсын их хурал засгийн газрын зарим гишүүд өнгөрсөн 7 хоногт нийслэлийн хүн амын хүнсний хангамж нөхцөл байдлыг судлахаар Төв аймгийн зарим сумд хотын аслагдсан хороодод ажиллалаа. Ерөнхийлөгчийн хамгийн түрүүнд олсон газар бол Төв аймгийн Батсүмбэл сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Поливит компани аж ахуй байлаа. Тус компанийн хувьд 2000 оноос хойш чацарган тариалж эхэлсэн нийт 40 га талбайд 50 гаруй мянган бутнаас ургац авч байна. Жилдээ нийт 100-аас 120 орчим тонн чацарган авдаг гэж байна. За одоогоор манай улс 2000 гаруй га талбай чацарган тариалж байна. Хэрэв бид 100000 га талбай чацарган тариалж чадвал Эрдэнэ төвлөртөй тэнцвүүц ашиг орлого олж болохыг мэрэгчлэнүүд тооцож гаргажээ. Тэгээд энэ мод бол нас гүйтсэн мод байна. Одоо бол ингээд хангалттай 2004 онд тарьсан мод нь 6 настай. Энэ модноос бол дундчаар нэг 18 кг авна. Одоо яг энэ модноос. Хэдэн настай модноос эхэлж 6 настай модноос. 6-аас эхлэх үү те? Тарьсан одоо 2 настай модыг тарилаа гэж хэлэх юм бол 8 настай мод нь. Тарьснаасаа хоошоо бол 6 жил болж байна. Үеийн засгийн газар дээр л бид нар яриад байгаа. Хамгийн одоо Монголд хамгийн тарьж болох тэгээ ашиг шимийн хамгийн сайн авч болох ургамал бол чацарган уу. Тэгээд энэ чацарганууд яг Монголын газар нутагт ургахтаа зөгтсөн. Ийм уур амьсгалд ургадаг. Одоо яг манайтай хэлж байгаа хоёр хөршийн нутагт тэгэл Монголд ургадаг л ийм голж ургадаг л ургамал шүү дээ. Тэгээ энэ цөлжилт одоо энэ тэнд мод тариад орхиод байхаар бас хүмүүст амьдралд нь хэцүү. Надтай би говьд нэг явж байхад ерөнхий сайд байхад явж байхад нэг уулзчихсэн. 200 ямаа хариулснаас 200 чацарганы мод тариад тэгээд ургацаа хурааж аваад борлуулах юм бол хамаагүй илүү байна гэж. Үнэхээр тийм боломж байгаа. Тэгээд энэнийг л одоо хүмүүст харуулж, нийтэд харуулж бүх суман дээр наазах нэг одоо 100 га газар ч юм уу чацарган тарьчихад бид нэг тооцоо гаргаж ирсэн 100000 гад чацарган тариад хурааж авч чадах юм бол өнөөдрийн Эрдэнэ төвлөрийн улсад оруулж байгаа орлоготой ижилхэн Эрдэнэ төвлөрийн одоо бий болгож байгаа ажлын байр, Эрдэнэ төвлөрийн бий болгож байгаа бүтээгдэхүүнтэй яг тэнцэж байгаа 100000 га. Тэгэхээр энэ бол маш их боломж байгаа юм л да Монголд. Нэг га талбайд нэг хүн ажиллаж чацарган хурааж авдаг. Засгийн газраас төлөвлөж байгаагаар 20000 га талбайд чацарган тариалвал 20000 ажлын байр шинээр бий болно гэсэн үг. Поливит компани мөн чацарганы суулгац давхар бэлтгэдэг. Нийт 9 хүлэмжид 5000 гаруй чацарганы ногоон суулгац тариалжээ. Өөдөө суулгацаа тариалахаас гадна зах зээлд бодлуулах ажлыг давхар эрхэлдэг байна. Гадаа зах зээл дээр бол ер нь танахаас л чацарган авъя гэсэн асар их хүсэлтүүд ирдэг. Бид нар бол түүхий эдийн бааз байхгүй. Одоо жишээлбэл манайх гэхэл одоо 100 тонн 200 тонн тэд бол тоох. Тэр үнэхээр 100 тонныг авъя гэхээр тоох. Тэд нар бол нэг хэдэн мянган тонноор ярина тийм ээ. 100000 тонноор өгүүл би авъя гэдэг. Гэтэл одоо манай тэр боломж нь байдаг. Тэр л одоо засгийн газраас хийж байгаа хөтөлбөр маань энэ түүхий эдийг том баазаа бий болгоё гэсэн зорилт тавьсан би их зөв юм болоо гэж би бодож байна. Дэлхийн зах зээлд хятадууд чацарганы тариалтаараа тэргүүлдэг. Тэд жилдээ 1 сая га талбайд чацарган тариалдаг байна. Олон улсын зах зээлд чацарганы бодлуулалт эрэлт хэрэгцээ өндөр байдаг ч чацарганаа боловсруулсан байх ёстой гэсэн гол шаардлагыг тавьдаг гэж байна. Одоо ерөөс 100-аас дээш гатаа ер нь бараг 20-од аж ахуй байна шүү. Тий. 2000 гаруй га болчиход байна таримланд тий. Гаруй га. Одоо зөвхөн ингээд суулгас бэлдэж байгаа жоохон тоогоор аваад эцэх юм бол одоо ер нь ойрын хугацаанд бол 5-6 мянган га хүрэх хэмжээний тийм суулгасууд бэлтгэж шүү дээ. Эднийх гэтэл асар их бэлдчихэд байж идэг. Тэгээ одоо энэ рүү бас хүмүүс хөтлөлтөд олгодуулаад суулгас бэлтгэх ажил руу нэлийн эрчимт орж ийн л да. Чацарган тарьдаг орон гэсэн тоонд орох уу одоо ер нь сонирхгүй. Орлоггүй яах вэ? Тэгээд хамгийн гол нь 5000-аас хэдийг хураах уу одоо ойролцож байгаа. 5000-аас нэг 25000 тонн. Тэгвэл овол болох юм яа. 100000-ыг авъя гэж байгаа хүнд бол бид нэг 25000-ыг нийлээ гаргана гэх юм бол явах юм байна. Поливит компанийн хувьд хурааж авсан чацарганыхаа 70 орчим хувийг зах зээлд түүхийгээр нь шууд заасдаг. 1 кг-ыг дунджаар 2500-аас 3000 төгрөгөөр бодлуулдаг гэж байна. Харин үлдсэн 30% буюу 30-аас 50 тонн чацарганаар 18 нийс төрлийн хүнсний болон эмчилгээний бүтээгдэхүүн хийдэг байна. Энэ нь зах зээлд илүү өндөр үнээр зарагддаг гэж байна. Манайд хийж байгаа энийг яг дэлхийн нөгөө стандартын үйлдвэр оруулаад тэгээ боловсруулах юм бол энэ бүтээгдэхүүний маань үн 10 дахин өсөх боломжтой л байгаа байхгүй. Одоо бид нар бол гарааргаар бяцлаг боловсруулж яах л гэсэн үг. Одоо монголчууд боловсруулдаг. Түүнийгээ бид нар яг галланд бяцлаг шиг хийх юм бол тэр бяцлагны үн бол 10-20 дахин одоо Франц бяцлаг болох юм бол 20 дахин нэмэгдэнэ. Яг тэнтэй адилхан өнөөдөр гарааргаар боловсруулж байгаа энэ чацарганы тосыг л хөрөнгө оруулалтыг хийгээд
Тэгээ боловсруулаад дэлхийн зах зээл дээр гаргах юм бол 10 дахин орлого нэмэгдэх. Ийм л боломж байгаа. Хэрв чацрагнаа боловсруулж чадвал бид газрын хэвлийдэх баялгаасаа ч илүү бүтээж чадна. Хөлс голлгүй ургадаг чацраг нь байгалыг нөхөн сэргээх үнэт ургамал төдийгүй үр жимс нь хүний эрүүл мэндэд хэрэгтэй. Нөгөө талаас эдийн засгийн хамгийн үр ашигтай ургамал болж байна. Харин чацрагны аж ахуй эрхлэхийг хүсвэл яг одоо л суулгацаа тариалж эхлэх хэрэгтэй гэж зөвлөж байна. Чацрагны бут суулгаснасаа 5 жилийн дараа үр жимсээ өгч эхэлдэг болохоор хугацаа алдаж болохгүй гэж зөвлөж байна. Монгол улсын ерөнхийлөгч үүний дараа нийслэлийн сонгон найрхан дүүргийн 21-р хороо буюу хуучнаар партизаны сангийн аж ахуйгаар орж иргэдтэй уулзлаа. Энэ уулзалтанд Төв аймгийн бусад сумын фермерүүд, сүүний үйлдвэрийнхэн, сүү боловсруулагчид мөн оролцсон. Нийслэлийнхний сүүний хэрэгцээг хот орчмын фермерийн аж ахуйнууд болон малчид хангах үүрэг хүлээдэг. За нэг жилд нийслэлчүүд 160 сая литр сүү хүнсэндээ хэрэглэдэг. 40 орчим сая малтай боловч уух сүүнийхээ 80 орчим хувийг гаднаас импортоор авдаг. Үүнд нийт 36 тэрбум төгрөгийг алддаг байна. Хот тойрсон фермерийн аж ахуйг хөгжүүлэхгүй бол цаашид нүүдлийн мал аж ахуйгаар хол явахгүй гэдгийг иргэд хэлж байна. Энэ малын хөлийн зуд гэдэг юм нөөрлсөн байгаа. Манай Төв аймгийн Басан бүр за тэгэл Борноор одоо энэ жаргалын тосгон гэдэг. Тэгэхээр энийг бүсчлээд одоо зөвхөн фермерийн аж ахуй хөгжүүлэхээр зөвхөн энэ оройндоо зөвхөн сайлын үнэгээ за айл болонд нэг 20-30 толгой бог байдаг юм уу 40-50 толгой богоо байлгаад одоо энэ манай Басан бүр ч одоо 1000 гаруй толгой малтай одоо 40-50 мөрөх байна шүү дээ. Дандаа хон ямаатай. Энэ бол ерөөсөө бичээ одоо 10 жилийн дараа Басан бүр ерөөсөө гой үсгэл болно. Цаашдаа бид нар энэ сүү бэлтгэлийнхаа нийлүүлэлтийг сайжруулъя гэх юм бол сүү бэлтгэлийн бүс нутаг гэдгийг Төв аймаг, Сэлэнг, Хинтийн аймгийн Улаанбаатар хотын ойролцоо ийм бүс нутаг гэж бүр одоо зааж гаргаж өгмөр байгаа. Үнэхээр бэлчээрийн аж ахуй, фермерийн аж ахуй хоёрыг холихгүй байх нь бол шаардлагын хувьд зөв юм а гэдэг шийдлийг бол салбарын яамд баримтлаад улсын их хурлд энэ талаар хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Жил болжээ. Энэ намрын чуулган яригдах байх гэж байна. Энэ бол зөвхөн хот тойрсон аж ахуйн төдийд биш. Ерөөсөө энэ Монгол улсын хэмжээнд газар тариалан мал аж ахуйн эрчимдсэн бүс нутаг гэж юу байх юм бэ? Гэдгийг заагалсан ийм одоо нутаг дэвсгэрийн зааг гаргах тухай хууль байгаа. Эрчимдсэн мал аж ахуй газар тариалантай хослуулах шаардлагатай. Ялангуяа тэжээлийн ургамал тариалж байж өндөр гарцтай сүүний аж ахуй хөгжинэ гэж үздэг. Гэхдээ малчид өөрсдөө тэжээлийн ургамал тариалахад газар зохион байгуулах асуудлыг хөндөж байна. Өндөр ашиг шимтэй малдаа тэжээлийн ургамал тарья гэсэн чил одоо манай сонгоорхны газар авах юм байна. 90,000 төгрөг нэг га газар 80-аар яв гэж. Бид 80,000-аар одоо 25 өнөөтэй хичнээн га газар тарих вэ? Хэрэгтэй вэ? Уул нь энэнийг хуульчлаад юм уу зөөчлээд өгнө гэсэн тийм яриа бол одоо бараг 4-5 жилийн өмнө яригдсан. Саяны одоо иргэний ярьдаг бол төм сүнсний ногоо бол жил гаан 80,000 төгрөг байгаа. Тариалан одоо тэжээлийн ургамал бол нэг гаан 1120 төгрөг жилдээ 1120 төгрөг шүү дээ. Тэжээлийн ургамал. Тэг сая өөрчлөгдсөн өөрөө. Фермерийн аж ахуй бол зардал ихтэй өндөр өртөгтэйгээр зах зээлд бүтээгдэхүүнээ гаргадаг. Уламжлалт нүүдлийн мал аж ахуй түүнээс гарч байгаа бүтээгдэхүүнийг фермерийн аж ахуйтай харьцуулах боломжгүй гэж малчид үзэж байна. Бид нэр үйлдвэрлэлд 30-40% ашиг нэмж чадахгүй байхад худалдааныхан өнөөдөр 30-40% ашиг нэмээд борлуулж ирнэ. Дэлгүүрүүдэд манай бүтээгдэхүүн өнөөдөр 2000-аар гарч байгаа бүтээгдэхүүн дэлгүүрүүд 2950-аар зарж байдаг. 550-аар гарч байгаа бүтээгдэхүүн өнөөдөр 700-800 дээр зарагдчихэв. 1 литр сүү тушаасан тэр фермерт нь 1 литр сүүнд нь 1 кг маханд нь зориулээд тодорхой хэмжээний урамшуул өгдөг болгоё. 2011 оны төсөвт тусгаад тодорхой хэмжээнд хэрэгжүүлж эхэлье гэсэн ийм бодлого явж байгаа. Энэ бол зөвхөн одоо Монголд хэрэгжиж байгаа биш. Бусад өндөр хөгжилтэй гэж яригддаг улс орнуудаа фермерийн аж ахуйгаа дэмжсэн өөрийн бүтээгдэхүүнээ хэрэглэх гэж байгаа одоо тэр улс орнуудын хэрэгэлдэг ийм бодлого манайх бусад оронд алдсныг харж байгаад өөрийнхөө оронд нөхцөл байдалтай тохируулаад зөв хэрэглээсэй гэсэн ийм бодлого барьж байгаа. Тэгэхээр тодорхой хэмжээний сүү нийлүүлээд тэр сүүндээ урамшуул авдаг энэ хэлбэр бол ер нь байх ёстой юм болов. Энэ хөтөлбөрт нэгэн тусаад ингээд хэрэгжиж байгаа учраас үүнийг ерөнхийлөгч гэсэн дэмжих шаардлагатай юм байна гэж ингэж бодож ажиллаж байгаа.
Төв аймгийн хувьд жилдээ 40 орчим сая литр сүүг зах зээлд нийлүүлдэг. Энэ нь нийслэлийн хэрэглээний 20 орчим хувь болдог байна. Сүүгээр нийслэлийг хангах бүрэн боломж байгаач төрийн зохицуулалт хэрэгтэй гэж үзэж байна. Төв аймгийн Баян Чандман суманд олон фермерийн аж ахуй байдаг. Түүний нэг нь Монтермел компани үнэний ферм юм а. 1992 оноос хойш амжилттай ажиллаж байгаа тус ферм сүүгээ сүү хувьцаат компани нийлүүлдэг байна. Алатаа үйлдвэрийн 80 гаруй үнэийг өдөрт саадаг. За нэг үнэнээс дунджаар 11 литр сүү авдаг байна. Гэхдээ өвснээс үл муудсан намас цаг учраас сүүний гарц муу байгаа гэж байна. Өвөл тижээл додсон эсвэл зуны дэлгээс цагт сүүний гарц нэмэгдэж нэг үнэнээс 15-аас доошгүй литр сүү авдаг. Өдөртөө тонн гаруй өгөхлөөр сардаа нэг 30 гаруй тонн 40 тонн сүү бэлтэж чинь тийм ээ. Жилдээ болохоор зөв чинь 600 мянга болчих чинь. Жилдээ нэг 100-аар дэвшсэн ч юм уу гэмээр тийм тоо харагдаж байна тий. Малын тоо бол бас нэмэгдсэн тийм ээ. Тухайн үед 40 эдэн үнээс ажилласан бол одоо 80 төгрөгт зөвхөн одоо сайланд хамрагч байна. Тэрнээс ширэгсэн өсвөр өхрүүд бас байна. Нийтдээ одоо бол манайх 300-га төгрөгтэй болж тугал өсвөр өхртэй нийлээд. Тэгээ бодлоор их нэг асуудал яг ийм байдлаар фермер хөгжүүлэхэд асуудал юу байна одоо яг ийм хэмжээнд ажиллах гол одоо ярих зүйл. Энэ дээр бол улсууд их асууж байгаа. Та ер нь ашигтай ажиллаад ингэж цаашаа явж гинэ үү? Манайх ч нөгөө бас нэвтрүүлэх төв ажиллуулж исэн таныг ирэхэд тэнд хүлээж авч исэн тийм ээ. Тэгээд тэрний шугамар ч гэсэн асар их улсууд ирдэг. Тэгээд та маш их олон жил одоо энийг явууллаа. Тэгээд үр дүн юу вэ? Ашиг юу вэ гэж асуудаг л да тийм ээ. Тэгэхээр би шууд нэг хариулт өгдөг. Хэрвээ ашиггүй ажиллаж явал ийм үйлдвэр өргөтөх чадахгүй хаа л гэж. Тийм. Тэгэхээр үнэхээр ажиллаж чадах юм бол санаачлагтаа ингээд нэвтрүүлээд ажиллаж чадах юм бол бас ашиг байна. Яг фермерийн хэлбэрт үнэхээр одоо томоохон фермер энэ өндөр хөгжилтэй орнууд ч гэсэн том фермерийн хэмжээнд хүрнэ шүү дээ. Яг ийм одоо ашаа байшинтай, ийм үйлдвэрлэлтэй технологитой. Тэгэхээр ийм том хотын дэргэд бол энэ боломж байгаа юм л да. Цаашаа тэг. Гэхдээ энэ дээр зайлшгүй дэмжлэгүүд хэрэгтэй байна. Юун дээр өгөхлөр би түрүүн бас хэлжсэн. Үржлийн бодлогыг төр барьж явах хэрэгтэй тийм ээ. Тэжээлийн асуудлыг барьж явах хэрэгтэй. Босод тэр үнэнийг одоо маллах, саах тэр технологи бол хүн суралцж чадчихна. Жилийн 4 улирлын турш сайл авч байхын тулд бүх саруудад тугал авч байхаар хээлтүүлгээ зохицуулж байна. Фермерийн аж ахуйг эрхлэхийн тулд зөвхөн сайн үйлдвэрийн үнэтэй байх нь хангалтгүй. Дэрэгдээ заавал тэжээлийн ургамал тариалж дарш хүчит тэжээл бэлтгэж байх ёстой гэж байна. Баян Чандман сум хүнсний ногоо тариалж нийслэлийн хэрэгцээнд нийлүүлдэг. Ерөнхийлөгч Төв аймгийн ногоочтой уулзаж дотоодосоо төмс хүнсний ногоогоо бүрэн хангах боломж болцооны тухай ярилцлаа. Би өнөөдөр 48 настай 50 кг төмсийг би үргэж чаддаг. Одоо танхаа залуучуудыг би хөөгөө уулчих чаддаг. Би ажлын 8 хүний ажлыг өөрөө хийж чаддаг. Би борлуулалтаа хийдэг, менежерээ хийдэг, даргаа хийдэг. Ингээд би бодохоор монголчууд амьдрах эрх нь нээлттэй байна. Ганцхан ялгүй жоохон дэмжээд өгвөл. Хөдөө аж ахуйн зориулттай гаднаас орж ирдэг трактор, комбайн, машин. За тэр гурлийн үйлдвэрийн одоо үйлдвэрийн болон услгааны тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис гээд маш их зүйл байдаг. Энэ бүхнийг 2011 оны 12 сарын 31 хүртэл гайлын болон нэмэн өртгийн албан татвараас улсын их хурл дээр ярьж байгаа чөлөөлсөн байна. Энэ бол маш том дэмжлэг. Өмнө нь чөлөөлөөгүй байхад ямар хүндрэлтэй байдгийг та бүхэн бол амссан улсуудаа гэж ингэж бодож байгаа. Нийслэл хотын хувьд мөн л төмс хүнсний ногооны хэрэглээнийхээ 30 орчим хувийг гаднаас авдаг. Үүндээ 40 орчим тэр өмнө төгрөгийг жил бүр засцуулдаг гэсэн тооцоо байна. Төмс хүнсний ногооны ихэнх хэсгийг Төв, Сэлэнг, Дархан уул аймгийнхан тариалдаг. Ялангуяа хот орчмын бүс болох Төв аймгийн Баян Чандман, Борнуур, Жаргаланд, Сүмбэд сумынхан нийслэлийн хэрэглээний ихэнх хэсгийг бүрдүүлдэг. Энэ хувийн эмчийн ноёрхол бол одоо газар их авчирч дуртай үнэ хэлдэг болсон. Хөрөнгийн эзэн ногоо аваад очиж байгаа сайхан хөрөн шараа алаад очиж байгаа хүн маха зарна гэдээ очиход бид мэдэхгүй шүү дээ. Тэнд байгаа улсууд л авчих. Бүр болохгүй бол бүлгэж жагаад унгааж жагаад тэгээд авна. Хотод та бүхний ногоо аваачаад өгөхөр нэг худалдаж авдаг улсууд чинь ам тохирцсон. За 300-аас дээш авч болохгүй, 200-аас дээш авч болохгүй гэж дээшээ ерөөсөө гарахгүй ингэчихэж байгаа.
Тэгэхээр энэнийг бас нэг тийм үнийн олигофол одоо үнийн монопол гэж нэрлэдэг байгаа. Энэнийг хориглодог аргууд бол байна. Ногоочдын хүсэлтээр импортын хүнсний ногооны татварыг улирлын чанастайгаар тэгэлдэг байсныг тогтмол 15% болгож өөрчилсөн. Дэлхийн худалдааны байгууллагад илсэн учраас хатуу хориг саад тавьж болохгүй. Гэхдээ дотоодын үйлдвэрлэлд дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх үүргийг төр хүлээх ёстой юм а. Хүн ардынхаа эрүүл мэндийг дэгдүгээр бодыг, хоёрдугаар дад өөрийнхөө тарьж байгаа бүтээгдэхүүнийг борлуулагч анхаарч байгаа. Тийм учраас одоо хятадаас орж ирдэг хүнснийг хааж ирэх зүйтэй байна гэсэн юм саналыг манай жаргалчид хүсэж байгаамаа. Одоо манай тариаланчид, манай ногоочд ажиллаа сайн хийж, нийлүүлэлт сайн байна. Ийм учраас энэ татварыг жаахан нэмбэл яасан тийм ээ. Гаднаас орж ирдэг юм дээр 15% татвар тавьдаг бол одоо нэг 30% ч болгодог юм уу? Иймэрхүү маягаар гаднаас орж ирдэг юмын өндөр үнэтэй байх. Гаднаас орж ирдэг юм нь бага, дотооддоо одоо хийж байгаа юм нь илүү одоо боломжийн үнээр зах зээлд борлуулдаг. Энэ шийдвэрийг дахин одоо авч үзэх нь зүйтэй болов уу гэж ингэж үзэж байгаа. Монгол улсын ерөнхийлөгчийг дагалдан засгийн газар их худлын төлөөл Төв аймагт ажилласан ногоочдын тавьж байгаа санал хүсэлтийг шатандаа шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Цаашид сүү төмөс хүнсний ногооны дотоодын хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд шийдвэртэй арга хэмжээ авахач амлаж байсан юм а.